Иесус тэдэнд айлтан үннээр би танарт хэлье. Энэ зогсогчдын зарим нь Бурхны хаанчлал сүр хүчтэй эрхийг үзэг хүртлээр өгөхлийг амсахгүй гэв. За энэ дээр нэлээд олон ойлголтууд гарч байгаа. Тэгээд энийг маш олон хүмүүс тайлбарладаг. Тэгээд ихэнх нь за энэ Бурхны хаанчлал сүр хүчтэй ирнэ гэдэг нь болохоор Иесус 6 өдрийн дараа болж байгаа үйл явцтай холбож тайлбарладаг байгаа. Тэгээд би Бурхнаас асуусан энэ ямар учиртай юм бэ гэж асуусан чинь миний үг олон утгатай. Өдөр болгон уншихад ч гэсэн өөр утгыг илэрхийлэх боломжтой. Би чамд өнөөдөр би хоёр утгыг хэлж өгье гэж хэлсэн. Тэгээд энэ Бурхны хаанчлалын тухай хэлж өгсөн. Бурхны хаанчлал гэж юу хэлж байгаа юм бэ гэж. Нэгдүгээр нь Бурхны хаанчлал гэдэг нь хаантай улс байх нь дээ. Хаантай. Хаан нь Иесус байгаа. Тэр хаанчлал нь Иесус тэр хаант улсыг удирддаг гэсэн үг. Бид хаант улс иргэд. Гэтэл заримдаа бид өөрсдөө хаан болсон байж. Өөртөө амьдралаа удирддаг. Тэр өнгөрсөн хичээлдэр бид нар Марк номын 8:34-ыг уншия. Марк номын 8:34-ыг унших үед та бүхэн нэгийг ойлгоно. Өнгөрсөн хичээлдэр бид нар маш тийм хэцүү сэдв үзсэн байгаа. Юу вэ гэхээр бид нар хэрэгтэй сэдв. Хурсан уулыг дуудаад хэн нэг нь миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн загалмаагаа үрч намайг даг гэж. Өөрийгөө үгүйсгэн. Тэр өөрийгөө үгүйсгэх үед амьдралаа Иесусээр удирдуулах үед бид нар Бурхны хаанчлалд орж байгаа. Матай 7:20 дээр юу гэсэн? Эзэн минь гэж дуудсан болгон Бурхны хаанчлалд орохгүй гэж хэлсэн. Тэнгэрийн хаанчлалд орох. Юу гэсэн үг вэ гэхээр Иесусийн нэрээр маш олон иш үзүүлээд Иесусийн нэрээр зөндөө олон хүн эдгээгээ чөлөөлөд тэгсэн ч гэсэн Бурхны хаанчлалд орохгүй гэж хэлж байгаа нь юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр тэр хүмүүс чинь өөрийгөө үгүйсгэх юм аа загалмаагаа үрч намайг дагаагүй. Тэр ажлуудаа өөрийнхөө нэр дээр хийсэн алдар гавьяага өөрөө олдог. Алдар нь яг Иесусээр удирдуулж хийсэн үү гэдэг хамаагүй учирн байна. Тэр өнгөрсөн хичээлийн хамгийн чухал юм нь болохоор өөрийгөө үгүйсгэх буюу Бурхны хаанчлалд ордог анхны алхам бол яг бууж өгөх Бурханд яг өөрийгөө үгүйсгээд эзэн би таныг дагаад алах юм. Энэ амьдралыг чинь та удирдаач гэж хэлэх үед бид нар Бурхны хаанчлалд ордог байна. Тэгээд хэлсэн Иесус Марк 9-дэр за та харж байгаараа чи сайн унших юм бол энэ зарим нь гэж хэлсэн байгаа гэж хэлсэн. Зарим нь гэдэг нь зарим нь орно, зарим нь орохгүй гэж хэлж байгаа. Яагаад үхлийг амсахгүй гэж хэлж байгаа юм бэ гэхээр бид нар Иохан 3:16 гэдэг тийм үү? Тэр хүүтний итгэсэн хүн бол мөнх амьтаа болно гэж байгаа. Нэгсэндээ үнэхээр хүүтний итгээд дагж байгаа хүн бол мөнх амийг авч байгаа байхгүй. Иесус итгэснээр мөнх амьтаа болж байгаа. Би үхэхгүй болж байгаа гэсэн. Үгүй болж байгаа гэсэн. Яг үндэ бид сүнсэн би тийм учраас бид угаасаа үхэхгүйдээ нэг бол Деваач үнэхээр Тэнгэрийн хаанчлал Бурхны хаанчлалтаар нэг бол доошогоо байж л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Бурхны хаанчлал бас сүр хүчтэй байгааз сүр хүчтэй. Сүр хүчтэй. Бурхны хаанчлал байх үед бас бид нар сүр хүчтэй болдог гэсэн үг. Бид Иесусыг Бурхныг заримдаа бид эзэн Бурхан минь ээ гэж тэгдэг. Заримдаа миний ааваа гэж хэлдэг тий. Заримдаа нэг бараг би боол юм шиг байдаг. Гэтэл чиний эцэг, чиний аав чил ерөнхийлөгч бай. Тэгвэл ингээл хурал болж явахт нь гүйж очивол миний аав юм чинь ингээл эрхлээд ээж болох уу? Болохгүй. Тэр олон хүмүүсийн өмнө яг хүнийг хаанаар нь хүндэтгэх ёстой. Тэгээ тэр үед эзэн болж байгаа. Хэрвээ чи цэрэгт явжээ. Цэрэгт явснаа миний аав хаа юм чинь би энэ дайнд явахгүй би бүх эрх мэдэлтэй гэж болох уу? Адилхан тэр үр даалгаврыг хийгээд харин ч бүр хамгийн сайн тулалдах ёстой тийм үү? Хамгийн сайн тулалдах ёстой. Бид эзэн Бурхныг олон янзаар дууддаг байна. Ямар ч байсан Тэнгэрийн хаанчлал ямар ч үүрэг ролтой байсан гэсэн бид хаанчлалын дотор л байвал тэгээ болчихж байгаа. Тэгээд бардам биш байна гэдэг нь нэгсэндөө би ямар ч үүргээр одоо авсан гэсэн тийм багш байна уу, цэвэрлэгч байна уу те тухайн хаанчлалд тэрийг итгэмжтэй хийхэд Бурхан тэрийг шагнадаг байна. За цааш нь Иесусийн хувирал. 6 өдрийн дараа Петр, Яков нарыг Иесус дагуулan хөдөлгөний өндөр ууланд гарчээ. Тэр тэдний өмнө хувирсан. Хувцсан, цацалсан, цав цагаан болжээ.
Энэ дэлхийн ямар ч цариулагч түүн шиг цагааруулж чадахгүй. Есүстэй ярилцаж байгаа Илия, Мосе нар тэдэнд үзэгдлээ. 6 өдрийн дараа Петр, Яков нарыг Есүс дагуулan хідүүлэн өндөр ууланд гарч. Тэр 12 дагалдагчтай мөртлөө 3 дагуулаа явсан байна, тийм үү? Энэ 3 бас яг доошо 3 удирддаг байж байгаа. Тэр Бурхны хаанчлал бол бас дэр дараатай. Бид хайр гэдэг тэгэхээр их эмх замбраагүй гэж бодог. Хайр бол маш их эмх цэгц юм байна. Гэр орон дотор ч эмх цэгц байх ёстой. Хинэн хинийгээ удирдах уу, хинэн хинийгээ удирдуулах уу гэдэг чинь маш их эмх цэгцийн асуудал явж байгаа. Тэгэд Есүс хувирж байгаа. Есүс яасан бэ? Хувирсан. Өөрийнхөө нөгөө жинхэнэ яг үүндээ бид нар тэрийг Иесусыг харж чадахгүй байхгүй. Угаасаа тийм цацарсан хувцастай цав цагаан тийм хүнд явж байгаа байхгүй сүнсний хувьд. Гэтэл бид нар зөвхөн махан биеийг хардаг буюу зүгээр л яадаг юм байна. Хардаг баг. Энэ дэлхий ямар ч цариуч түүн шиг цагааруулж чадахгүй. Тэгэхээр энэ дэлхийд биш юма гэж хэлж байгаа байхгүй. Дэлхийх биш харагдсан. Есүстэй ярилцж байгаа Илия, Мосе нар тэдэнд үзэгдлээ. Тэгээ би асуусан энэ яагаад Тэнгэрлэгч ирээгүй юм бэ? Гэсэн чинь Иесус угаасаа ааваасаа мессеж аваад ирсэн. Тэгээ үүрэг даалгавар нь яг үнэхээр цовдлогдох буюу нүглийг үүрэх зорилготой ирсэн учраас ус тэрийг Бурханаас мэдээлэл авах шаардлагатай байгааг угаас тэргээ мэдчихсэн. Яагаад Тэнгэрлэгч ирээгүй юм бэ гэхээр нэг бол мессенжер юм уу эсвэл дайрах гэж байгаа үйл явдал биш шүү дээ. Иесус яасан мэн эсэргээрээ хариг яасан мэн бууж өгөөд Бурхан бууж өгөөд өөрийнх нь үнхээр тэр хүмүүсийн дот тэр цовдлогдох гэж байгаа үйл явдал болох гэж байгаа. Тэр тайлбарвал хамтарч нөгөө тэр том үйл ажиллагаа олохын өмнөх зөвлөлдөөн болж байгаа юм. Илия бол Мосер хоёулаа иш үзүүлэгч бөгөөд Мосе бол яг үнэхээр хуулийг яадаг үлээ. Бүх хуулиудыг зохиосон хүн байна. Бичсэн хүн байна. Бурханаа үнэхээр сүнсээр удирдуулж бичсэн хүн байж. Тэг хүмүүс зарим нь болохоор Иесусыг юу лээ? Иш үзүүлэгч юм уу эсвэл бүр тэр хүмүүсийг үүсгэх гэж ирсэн гэж ярьдаг байна. Гэтэл яг энд л хамт босч. Өнгөрсөн одоо ирээдүг Бурхан удирддаг. Тэр бүгдийн төлөвлөгөөний дагуу явж байгаа гэдгийг харуулахын тулд энэ хоёр ирж байгаа. Багшаа энд байгаа нь бидэнд сайн байна. Бид 3 цацар барьж өгье гэж хэлж байгаа. Өмнөх хичээлдэр Петрийг үзсэн тийм үү? Петр ингээл та бол үнэхээр ариун сүнсээр удирдуулаад та бол Бурхны аврагч мөн гэж хэлж байгаа. Дараа нь нөгөө Иесусыг та багшаад чимээгүй вэ гэл. Сатана чи зайлгээ загнуулж байгаа ч Иесус түрүү хичээлдэр. Петр Иесус Петрийг тэгэхээр яг тэрнтэй адилхан болж байгаа байхгүй. Энийг харахаар та бүхэн яг Иесуст итгээд хамт дагах үед тэр хүн төгс болчихоог байгааг харж байгааз бид нар алдаа гаргаж байгаа. Тийм учраас бид нар энэ хичээлээрээ юу гэж ойлгож байгаа вэ гэхээр үнэхээр Иесуст итгээд дагах үед бид нар төгс болгоддгоо маа шууд. Тэгэхээр бид нар бас суралцдаг байгаа, ахидаг байгаа. Тийм учраас ерөөсөө өөрөө бууж өгч болохгүй байхгүй. Энэ агуу Петр хүртэл яасан байна? Багаар яасан байна? Агсан байгааз яг энэ үед Петр юу гэж хэлж байгаа вэ гэхээр яг махан бие юм ярьж байгаа байхгүй. Багшаа энд байгаа маань бидэнд сайн байна. Бид 3 цацар барьж өгье. Нөгөө ямар зоригтой тэр хүмүүс ирсэн мэрс тэрөөсөө бодож байгаа малгой нэ юу болгож байгаа тухай ойлголт алга биш. Нөгөө багш нь удахгүй цовдлогдож байгаа тухай ойлголт энэ хүнд ерөөсөө алга. Алдаршуулъя, магтъя гэж ярьж байна. За 3 цацар барьна гэсэн тэгсэн үг үстэй. Хөршөө дурсгал барья л гэсэн үг шүү дээ. Овоо шиг юм босгоно гэсэн. Тэгээд нэгийг танд, нэгийг Илиад, нэгийг Мосед гэж хэлв. Учир нь тэд айц давцсан тул тэр юу ч хэлэхээ, тэр юу хэлхээч мэдэхгүй байлаа. Гэтэл үүл гарч тэднийг бүрхэн авахад үүлнээс энэ бол миний хайрт хүү. Түүнийг сонсохдон гих дуу гарав. Тэр гинэд эргэн тойрноо хараад тэд гинэд эргэн тойрноо хараад ганц Иесусээ зуур хэнийг ч олж үтсэн. Ношго бууж ирээд яасан бэ? Гэтэ тэр хараагүй байгааз үл манан дундаас яасан байна? Энэ бол миний хайртай хүү те, миний хайрт хүү. Түүнийг сонсохдон гих дуу гарав. Ингээ харах юм бол Бурхан ч гэсэн олон өгүүлбэр ярьдаг байгааз. Энэ миний хайртай хүү. Түүнийг сонсохдон. Ингээл болоо. За яг энэ дуу бас Марк 1:11 дээр гардаг байгаа. Марк 1:11-ийг юуны дараа уншия? Энэ дараачийн үйл явдлын дараа уншия. За. Илия ирсэн. Тэд уулнаас бууж явхад Иесус тэдэнд хүний үг үгсдээс амьлах хүртэл үзнэ хиндэрч ярьж болохгүй тушаа. Яасан энэ бичвэр ч гэсэн дараа үхээд амьсны дараа бичигдсэн шүү дээ энэ бичвэр бас. Тэр хизэж хиндч ярьж болохгүй тушаа.
Тэд энэ үгийг үлгэж аван үхсдээс амьлах гэж юу болохыг хоорондоо ярилцав. Тэд түүнээс яагаад хуулийн багш нар Илийг эхлээд ирэх ёстой гэсэн юм бэ гэж суужээ. Есүс тэдэнд Илия үнэхээр эхлээд ирж бүх зүйлийг сэргээн харин яагаад тэр их зовж үгүйсгэх ёстой гэж хүний үгийн тухай бичигдсэн бilé. Илиягийн тухай ясаар гэтэл хүний үгийн тухай илүү чухал юм байгаа шүү гэд Иесус дахиад яаж дахиад сануулж байгаа байхгүй. Зовн үгүйсгэх нь гэж хүний үгийн тухай бичигдсэн байдаг гэж өөрийгөө хэлж байгаа. Би та нарт хэлье хэдийнэ ирсэн. Түүний тухай бичигдсэний дагуу тэд юу үснэ түнд үйлцсэн. Марк 1:11-ийг харъя. Марк 1:11-ийг харах юм бол юу гэж хэлж байгаа гэхээр Иесус баптизм мөрчиж байгаа. Тэр өдрүүдэд Галилийн Назар хотоос Иесус ирж Йордан голд Иоханаас баптизм мөрчдөг. Иохан баптистаас. Уснаас гарч ирэх даруйд нь тэнгэр заагдсан сүнс тагтаа мэт өөр дээрээ буухыг тэр үзв. Тэнгэрээс дуун гарч хайрт хүмүн чи билээ. Таалал минь чамд оршдог гэв. Хэлж байгааз тэр ариун сүнс яг Иесустэй бууж ирж байгаа байхгүй тагтаа мэт. Хүмүүс ингээ ариун сүнсийг тагтаа гэж боддог. Тийм биш, ариун сүнс бол яг бие буй бодгаал нэгэн байгаа хүн байгаа. Тэгээд яг төлөөлж байгаа ариун сүнс шиг тэр тагтаа мэт гэж бууж ирж байгааз тагтаа мэт тэрнээс тагтаа гэж хэлээгүй шүү дээ. Тагтаа мэт бууж ирж. Яг энэ үед дахиад дуу гарч ирж байгааз хайрт хүмүн чи билээ таалал минь чамд оршдог гэж. Ариун сүнс бол яг гурвын нэг бөгөөд бас л Бурхны сүнс байж бурхан бас л адилхан бурхан. Харамслаа бид тэднийг ариун сүнс маш даруй учраас зөвхөн Иесус руу чиглүүлдэг. Иесус даруй учраас зөвхөн эзэн аав руугаа чиглүүлдэг. Аав руугаа чиглүүлдэг. Тэгэхээр яг энэ үед бас тагтаад урч. Энд байгаа Иохан баптистыг Иесус юу гэж хэлсэн бэ? Илийтэй адилхан юм аа. Адилхан тэр миний замыг заасан мундаг иш үзүүлэгч байгаамаа гэж хэлж байгаа. Нэгсэндээ тэр хүн чи ирээ ирцэн би тэр нөгөө хүний хүүчин дээр зовх ёстой, цовдлох ёстой хүн чинь би байх шүү дээ гэж дахиад хэлж байгаа. Харамсалтай нөгөө бид нар яадаг вүлээ дахин хэлүүлсэн мөртлөө л ойлгодгүй л байдаг. Гэхдээ санаа зовлтгүй бурхан төвчээ штэ. Бид нарыг ойлгохтол нь хүлээдэг баг. Ойлгуулах гэж олон аргаар оролдог байгаа. Багш явуулдаг, иш үзүүлэгч явуулдаг, амьдралд нь янз бүрийн проблем гаргуулад өө эн чи юм болцсон байгаа, энийг ингэдгийн эсвэл сайхан юм гараад би чамд ингэж өгж байгаа ингээд харуулдаг байж. Унах үед нь дахин босгодог баг. За. Тэгэхээр эндээс Питер яасан байна? Бурхны хаанчлал би байна уугүй юу? Миний амьдралыг би удирж гинөө, Иесус удирж гинөө? Би үнэхээр өөрийгөө үгүйсгэж чадсан уугүй юу? Тэр өөрийгөө үгүйсгэх процесс бол бас ингээд багаар хийгдэж болно гэсэн. Тэр дараа супер дупер болдгоо байгаа ч тийм Петрийг хардаа. Махан би юм яриад нэг үнэхээр сайхан мундаг ариун сүнсээр дурж юм ярьчаал нэг махан би юм яриад тэгээд бүдэрч унахтаа унаал босготоо босоод Петр явж байгаа. Бид нар адилхан. Бид нар ч адилхан. За цааш нь бодор суустай хүүгийн эдгэрэл. За энэ хичээл болохоор яг энэ хэсэг болохоор нэлээд яг эдгэрлийн хамгийн чухал концептуудыг танд хэлж өгнө. Тийм учраас анхааралтай сайн сонсороо. Тэд шав нар руу ирээд тэднийг тойрсон үе олныг болно. Тэдэнтэй маргалдаж буй хуулийн багш нарыг харав. Тэр даруй бүгд Есүсийг харна ихэд гайхаж түүнтэй мэдлэхэргүй лээ. Есүс тэднээс та нар юун тухай тэдэнтэй маргалдана вэ гэж асуухад урсан олноос нэг нь түүнд багшаа би хилгүүн сүнс шүглсэн хүүгээ танд авчирсан юм. Хүүг минь тэр эзэмдэх болгондоо газар шидэж хүүгийн амнаас хөөс цахран шүдээ хавирж хөшчөгдөг байв. Юм тэр сүнсийг зайлуулаач гэж таны шавнарт би хэлсэн боловч тэд чадсангүй гэв. Есүс тэдэнд итгэлгүй үеий хаан хэдий хүртэл би та нарт хамт байх юм бэ? Хэдий хүртэл би та нарыг твчих юм бэ? Түүнийг надаас аваад ир гэлээ. Надад аваад ир, түүнийг надад аваад ир. Тэд хүүг түнд авчрав. Есүсийг хармагц мөнөөх хүн сүнс тэр дороо хүүг татвалзуулж газар унгахад тэр хөөс цахруулан хөлбөрөн өнгөрч гарав. За ингээд нэлээд проблемууд болсон байна тийм үү? За эхнээс нь дахиад харъя. Маш олон хүн байсан нь бүгдээр Есүсийг гайхсан байгааз. Яагаад Есүсийг гайхсан бол угаасаа ирэхийг мэдчихлээ шүү дээ. Есүс дээрээс буугаад ирсэн байхгүй. Яг алдар цогж авлантаа бууж ирэхүүд яг үүндээ бас тэр хүн гэрэлтдэг байгаа. Уучраас арай жоохон өөр болцсон байгааг хүмүүс анзаарсан байж магадгүй.
Тэгээ бүгдээрээ мэдлэгээр гүйсэн байна түүнтэй мэдлэгээр. Есүсээс та нар яг яага маргалдаж байгаа. Бүгдээрээ Есүсийг байхгүй орондоо юу болсон бэ? Маргалдалтаа болсон байгааз маргалдаан хагаралтай. Бидний амьдралд Иесус байхгүй бид маргалдаан хагаралтай болдог. Маргалдаж хагалдаж байгаа бол та Иесуст бүрэн бууж өгөөгүй наа гэсэн. Гимшиг сток гэсэн нэг гимшээд буцаад уучлаараа би хагалдмааргүй байна. Маргалдмааргүй байна. Нийлэхс. Тэнд яасан байна? Хүүхдээ авчирсан нэг аав байсан байна тийм. Багшаа би хилгүүн сүн шүглсэн гэдэг. Энэ хүн мэдж байгааз хилгүүн сүн шүглсэн хүүгээ танд авчирсан юм. Яагаад гэвэл хүүхд нь хилгүй байх нь шүү дээ. Хүмүүс тэд эзэмдэх болгондоо хаяа эзэмддэг байхнаас зүгээр байжснаа. Эзэмдэх тоолондоо хүүг яасан байна? Газар шидэж хүүгийн амнаас хөөс захран шүдээ хавирж хөрчдөг юм. Хүүхдийг тамалж байгааз энэ сүнс. Тэр муу сүнс бидний амьдралд орох үед биднийг тамалдаг, биднийг зовоодог, биднийг өөр зүйл рүү хийлэгдэг, хүсээгүй зүйлийг хийлэгдэг. Бидний хүсээгүй зүйл. Бидний яг үнэнгээс холдуулдаг, замаас холдуулдаг, амийг авах гэж оролддог. Тэр муу сүнс хүүхдэд орсон байгааз хүмүүс хэлдэг өө хүүхд ариун гэж ярьдаг. Харамсалтай нь тийм биш. Муу сүнс ерөөсөө хүмүүсийг голдгүй байхгүй. Аль баг багт нь дайснаа явах үлээ баг багт нь дараа тавь гэж боддог байхгүй. Тэгээд тэр хүүхд рүү ордог баг. Ялангуяа итгэж бид нар рүү ордог байгаа. Орсон байдгаа бид нар мэдэхгүй байдаг. Харамсалтай. Тэгээд тэр сүнсийг зайлуулаач гэж таны шанарт би хэлсэн гэж байгаа байхгүй. Тэр чадсангүй гэв. Яасан мэн хов зөөж ин тий. За багш шавнар чи авчирсан чинь нөгөөдөл чи хөөж чадсангүй гэж. Есүс тэдэнд итгэлгүй үеийнхан хэдий хүртэл би та нартай хамт байх юм. Юу гэж хэлж байна бидний? Итгэлгүй үеийнхан гэж байгаа шүү дээ. Итгэлгүй үеийнхан чинь бидний хэлж байгаа байхгүй. Хэдий бол би та нартай хамт байх. Одоо Есүс бид нартай хамт биш Бурхны хандлт дээр байж байгаа тийм үү? Харин бид нартай хамт ариун сүнс байгаа. Ариун сүнс түүний ариун сүнс байгаа байхгүй. Есүс ганцхан газар Иерусалимд байсан бол ариун сүнс хаасаагүй бидний дотор байх боломжтой. Энд хэдэн улсын хэдэн хүмүүс хэдэн осоос орж байгааг бид мэдэхгүй. Бидний дээр ариун сүнс байж идэг баг. Түүнийг надаа аваад ир гэж хэлж байна тийм үү? Есүс. За одоо надаа аваад тэд нар чадаагүй хөн аваад ир гэж хэлж байгааз. Тэд хүүг түүнд авчрав. Есүс хармагц мөнөөх сүнс тэр дорн хүүг татуулзууж газар унахад тэр хөөс захруулан хөлбөрөн өнгөрч гарав. Яг үүндээ тэр сүнс тэр хүүхдийг унгаагаад сүнс тэрийг яасан бэ? Татуулзууж эхэлж байгаа байхгүй. Сүнс тэр хүүхдийг бүрэн эзэмдсэн байгаа. Есүс эцгээс нь тэр хэр удаа ийм байсан бэ гэж асуухад эцэг нь багасаа л энэ сүнс хүүг минь хөнөөх гэж үргэлж гал усан шиддэг байлаа. Хөнөөх гэж байгаа сте. Амьтаа нэрж байгаас. Харин та юу хийж чаддаг бол биднийг өргөдөж туслаач гэлээ. Та чаддсан бол энийг аварчаач гэж хэлж байгаа байхгүй. Иесус түнд та чаддаг бол гэв итгэгдэлт нь бүх юм боломжтой гэхэд хүүгийн эцэг би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач хэмээн чарлав. Энэ хүн тэр үгэндээ шууд гимшиж байгаа байхгүй. Та юу гэж вэ? Та чаддаг бол гэв амын шууд барьж авч байгаа Иесус амнаас нь тухайн хүний тэр бодлыг барьж авчих яг үнэндээ. Тэр хүн яасан байна бүр цөхрөнгөө барсан байгааз хүүхдэн дэж гал усанд ингээд байнга шидэд байхаар чинь энийг ч одоо зайлуулж чаддаг хүн байхгүй дээ гэж яасан байна. Бодсон байгаа байхгүй. Үнэмшилгүй байдлаа орчихсон байна хүн. Тэгсэн чи юу гэж вэ? Итгэдэгт нь бүх юм боломжтой гэж хүүгийн гэж хэлж байгаа байхгүй. Итгэдэгт нь бүх юм боломжтой гэж хэлж байгаа. Хүүгийн эцэг би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач хэмээн чалуу. Энд итгэлгүй гэдэг үгийг жаахан хоёр өөр үгээр орчуус хоёр өөр үг байгаа байхгүй. Нэг нь итгэлгүй байгаа гэхээс илүү үнэмшилгүй байгаад минь туслаач гэж хэлж байгаа. Яг энэ үед. Help me my unbelief. Яг unbelief буюу faith итгэл бол зүрхнээс орж иж байгаа байхгүй. Бухнаас орж идэг байхгүй. Сонсгоос орж иж. Итгэлгүй гэдэг нь итгэлийг сонсоод бухны үг сонсох тутам тэр өсдөг нэг юм байна. Faith итгэл бол бухнаас орж ирдэг юм байна. Үнэмшил бол бидний толгоонд байдаг юм баггүй. Угаасаа байдаг. Тэгэхээр үнэмшилгүүд минь туслаач гэж юм хэлж байгаа байхгүй. Энэ хүн итгээд угаасаа хүүхдээ авчирч байгаа үстэй try хийгээд оролдоод найдаад авчирч байгаа ч хүүхдээ минь эдгээчих байх гэж найдаад авчирч байгаа байхгүй.
Хүмүүс найдварыг орхидог. Найдвар бол яг итгэлийг зөөдөг юм байгаа байхгүй. Нөгөө витамин D, кальцийг D зөөдөг шиг яг найдвар бол итгэлийг зөөдөг юм байгаа байхгүй. Үнэмшлэхүүний туслаач гэж хэлж байгаа. За одоо яг гол юм хэлж өгөх гэж шүү. Иесус ард олныг үлдэн цуглаж буг хараад бузар сүнсийг зандарч түүнд хэлгүү дүлий сүнсээ би чамд тушааж байна. Түүнээс гар дахиж түүнд бүү ор гэж хэлв. За анхаараа. Иесус ард олныг үлдэн цуглаж байгааг хараад бузар сүнсийг зандарч гэж байгаас хэнийг зандарсан байна? Хүүхдийг юм аавыг уу? Юг зандарсан байна? Бузар сүнсийг зандарсан байгаас бузар сүнсийг зандарч түүнд хинт хэлсэн? Бузар сүнсэнд хэлсэн. Хэлгүү дүлий сүнсээ зөвхөн хэлгүү гэж ч гэсэн чи дүлий байсан мод хэлгүү дүлий сүнсээ би чамд тушааж байна. Тушааж агаад хэлгүү дүлий сүнсээ би чамд тушааж байна. Түүнээс гар хүүхдээс гар тийм үү? Дахиж түүнд бүү ор гэж хэлв. Дахиж түүнд бүү ор гэж хэлв. Тэр сүнс бархирч хүүг маш хүчтэй татвалзуулаад түүнээс гарав. Яасан бэ? Зүгээр байх бас гарахгүй байгаас байдгаар нь татуулзуужаад гараа явж байгаа байхгүй. Хүү үгсэн мэт болсонд олонхон түүнийг тэр өгчлээ гэжээ. Дахиад нөгөө хүмүүс яасан бэ? Нүдэндээ яасан бэ? Харж байгаа байхгүй. Нөгөө сүнсэнд гараа явсан чинь нөгөө хүүхдээ жаалчлаа. Бараг л Иесусыг буруутгах гэж чи хүүхд алаа ичлээ гэж хэлэх нь шүү дээ. Харин Иесус гараас нь барьж өндөлөхөд хүү босов. Хүү амьд байгааз хүү зүг зүгээр. Есүсийг нэгэн айлд орох үед шамдран түүнээс бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ гэж амжилтлан асуухад яасан бэ? Нөгөөдөл тэрийг хөөж чадна гэж уг нь итгэсэн байхгүй юу? Тэгтэл яг нүдэн дээр 8 олон юм болоод нөгөө хүүхд чинь цахраад орилоод янз янз болоод байхаар чинь хүмүүс яасан бэ? Айсан байгаа байхгүй юу? Айсан өмшгүй өөртөө эргэлдсэн байгаа байхгүй юу? Бид бас яг тийм хүнд өвчтөе хүнийг ч юм уу хүнд нөхцөл байдлыг харахаар айж имэж өөртөө эргэлздэг. Гэтэл энэ хүмүүс хэний нэрээр хөөж байгаа вэ? Иесусийн нэрээр. Иесусийн нэр яг хэвээрээ үсттэй. Иесусийн хүч хэвээрээ юу? Хэвээрээ. Иесусийн хүч чамд орохоор хүчтэй болоод надад орохоор сул болно гэсэн ойлголт байгаа юу? Байхгүй. Гэтэ энэ хүмүүс яасан бэ? Уг нь чадах байх гэж уг нь батсан мөн итгэсэн байгаа байхгүй юу? Гэтэ нүд ам дээр янз бүрийн болоод хараад байгаа. Тийм учраас би заримдаа та нарыг хэлдэг штэ. Хөөе хүмүүсээ бити өвчнөө их дэлгэнгүй яриад ээ гэж хэлдэг тийм үү? Яагаад вэ гэхээр нөгөө хүмүүс бараг залбирхаас өмнө айчж байгаа байхгүй. За би хамрын ханиадыг бол эдгээ чинь за энэ хор тавдаг гэж чадахгүй гэж бодож байгаа. Шууд толгоондоо тэгж бодож байгаа штэ. Тэр хэнийг харж ин тэр хүмүүс тэр хүмүүс нөгөө өөрийгөө харж байгаа байхгүй нөгөө Иесусыг биш. Нөгөө бурхны хандлалт байна уу? Яг заримдаа ингэ нөхцөл байдал шуурга болох үед бид нар нөгөөдгөөс гараа явдаг байгаа байхгүй. Иесус юу гэж хэлж байгаа гэхээр амжилаад асуусан байж нөгөө чадаагүйгаа яасан бэ багшаа одоо яах вэ энэ чинь унчлааштай гэж бодоод асууж байна. Тэгэхээр энэ төрөл нь зөвхөн залбирлаар гарч чадна гэж байгаа. Энэ хоёр үгийг орхисон байгаа. Залбирал болон мацаг барилтаар баа болон мацаг барилт гэдэг хоёр үгийг орхисон байна. And гэж байгаа байхгүй. Хамт and гэдэг үг маш чухал байхгүй. Эсвэл юм уу гэж хэлээгүй байхгүй. Залбирал баа гэдэг үг маш чухал байхгүй юу? Хамт хэрэглэн гэсэн үг байхгүй. Хамт хэрэглэн гэсэн. Залбирал ба мацаг барилтаар л гарч чадна гэж хэлж байгаа. Яг англи орчуулах нь харах юм бол тийм байгаа. Тэгээд Исая 58-ыг уншиж өгнө би. Исая 58. Сайна багш бид нар нэг хичээл заагаад Эфес номын бахан хуйг дуулга өмсдөг хичээлөө заасан байгаа. Дараа нь энэ хичээлийн дараа би яг тэр хуйг дуулгыг та нарт өмсүүлнэ. Тэгээд бүр тэрний талаар дэлгэрэнгүй мэдх юм бол тэр Монгол хүн дээр байгаа тэр хичээлүүдэд та бүхэн бас хамрагдах боломжтой байгаа шүү. За Исая 58:6. Гим буруугийн хөлгийг мултлан, буулганы оосыг тайлж, дарлагстыг чөлөөлөөд, альва буулгыг эвдэхийн тулд би энэ мацаг барилтыг сонгосон босоо. Үсгэлэн нэгэнтэй талхаа хуваан хөөгдөж тугдсан ядуусыг гэртээ авчих нь босоо. Нүцгэн нэгнийг хараад хувцалж цусан төрлөөсөө нөөгдөхгүй байхын тулд босоо.
Тэгвэл гэрэл чинь үүрийн гэгээ шиг цацарч эдгэрэлт чинь өтөр түргэн өсөж зөвхт байдал чинь чиний өмнө явах бөгөөд эзний алдар чиний арын хамгаалалт болно гэж. Тийм бааз. Нөгөө эзний алдар буюу нөгөө гэрэлтэй Иесусыг гэрэлтүүлээд байсан шүү дээ цог зовлонтой тэр цагаан өнгөтэй. Иесус хувирсан шүү тий. Тэгвэл тэр хувирлж байгаа тэр эзний цог зовлон алдар чиний арын хамгаалалт яадаг вэ? Болдог байгаа. Тэр Эфес 6 дээр байгаа бүх өмч зэвсэг дандаа уртлын хамгаалалт гэдэг байхгүй юу? Арын хамгаалалт нь яг энд гарч ирж байгаа. Тэр нууц нь араас хамгаалдаг юм бол эзний цог зовлон байгаа. Тэрийг яаж олж авд юм бэ гэхээр яг тэр залбирлаар мацаг барилтаар олж авдаг. Тэр үргэлж мацаг барих хэрэгтэй гэж бити ойлгоорой. Үргэлж бурхан зөвшөөрөх үед яг за одоо чи мацаг бариараа гэхэд мацаг барьж болно гэсэн. Тогтмол барьж хевсэн хүмүүс бас байдаг. Тэгээ мацаг барилт нь бас зөвхөн хоол биш ээ гэж та бүхэнд ойлгосон. Өнөөдөр 50 хүн орж ирсэн байна чи. Халелуя. За. Тэгэхээр мацаг барилт гэдэг нь өөрийгөө үгүйсгэж байгаа бас нэг хэлбэр байхгүй. Нөгөө хичээлтэй холбоотой. Өөрийгөө үгүйсгэх буюу бахан биеэ үгүйсгэж байгаа бас нэг нь мацаг барилт. Мацаг барилт нь юу ч үж болно. Би тамхи тагтахгүй нэг өдөр. Би эсвэл телевиз үзэхгүй, би фейсбુક оролдохгүй гэсэн мацаг барилт байж болох уу? Болно. Мацаг барилт нь юу ч байж болох байхгүй. Мацаг барилт нь зөвхөн хоол биш байхгүй. Чиний махан биеийн тэр сул дорой буюу алдаад байгаа өөрт байгаа тэр донтолтуудаасаа хийж болох байхгүй. Нэгсэндээ өөрийгөө үгүйсгэж байгаа бас нэг хэлбэр нь мацаг барилт юм байна. Тэр мацаг барилтыг хийх үед зорилго нь энэ угаас нөгөө турах гэж мурах гэж мацаг барьдаг шүү дээ тийм үү? Тэр бол махан биеийн мацаг. Энэ мацаг барилт өөр байгааз шал өөр байгаас тийм. Тэнгэрийн хаанчлыг яаж нээгдэж байгаа, эдгэрэл чинь сайн болж байгаа, цог зовлон чинь сайжирч байгаа, хурдсаж байгаа. Тэгээ зөвхт байдал чиний өмнө явж байгаа. Хамгийн гол нь эзний алдар чиний арын хамгаалт болж байгаа. За амин ингээд 9:30 болоод хичээл дууссан байна. Одоо би та бүхэнд юу яагаа? Яг тэр Эфес 6-г уншиж өгнө. Эфес 6-гийн 10-ыг та бүхэн маань хичээлийг яг энэ нөгөө арын хамгаалт маань эзний алдар цог зовлонгоос гадна яг тэр урдын болон бусад хамгаалалтуудыг авах тухай хамт яаж хийдгийг би танарт зааж өгье гэж бодсон юм аа. Эфес 6. Тэгэд энийг бүр хамгаалалт тус бүрийг заасан нарийн нандин хичээлийг энэ Монгол хүн Сайнбаяр багшийн хамт олон бас бид нар хийдэг байгаа. Тэгэхээр та бүхэн сонирх юм бол бас хичээлд хамрагдах боломжтой байгаа шүү. За Эфес 6 уншнаа. За 10-аас эхлээд уншия. Эцэст нь эзэн ба түүний чадлын агуу хүчээр хүчтэй байх тун та нар Деволын зал мэхний эсрэг зогсож чадахын тулд хэний эсрэг гэж байна? Деволын Бурхны өвч зэвсгийг ав. Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид эрх мэдэл хүчнүүд тэнгэрлэггүй оршихуудах ёрын мөн сүнслэг хүчний эсрэг юм. За энэ баахан олон сүнсний хүчүүдийг хэлжлээ шүү дээ. Тиймээс тэр цөөн өдөрт эсрэгүүдэх чадвартай байж бүхнийг гүйцэн бат цогсохын тулд Бурхны өвч зэвсгийг ав. За одоо ингэн би нэг уншин дараа нь та нар хамт залбираад тэрийг яг хийшүү заяа одоо. Ойлгосон те? Ингэхдээ та нар бэлгүүсээрээ үннийг бүсэлж, зөв байдлын хуйгийг өмсөж, зогс. Амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс. Энэ бүгдээр ёрын муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бам бай, авралын дуулга болон Бурхны үг болох сүнсний сэлмийг ав. Сүнс дотор цаг үргэлж альва залбирал ба гуйлтаараа залбир. Энэ дахиад залбир гэж байгааз залбирал ийм чухал байгаа шүү. За сайн баяр огч залбираатахаараа бид нэр зүгээр залбираад тэгээд хичээл дуусж байгаа. Тэгээ би энэ дасгалыг хамт хийх гэж байгаа шүү. За 14-өөс эхлээд хийх нь шүү. За яг энэ үн зэвсгийг авахд чөлөөлт эдгэрэл хамт явагддаг байгаа шүү. Эн чинь зүгээр нэг хилдэг юм биш. Энийг хийх үед та эдгэр чөлөөлөгддөг байгаа. Ялангуяа үнний бүс, үннийг эвлэн үнэн чи үннийг мэдэх болно. Үнэн чамайг чөлөөлнө гэдэг тийм үү? Зөвхт байдал яадгийн, зөвхт байдлыг өмсгөхөд зөвхт байдал бузар бүх булаа доош нь хөөдөг байж байгаа шүү. За тийм учраас та бүхэн маань энийг сайн хийн шүү. За сайн баяр өгс залбираарай. Харин хэзээ минь энэ цаг уншид хамт байгаа танд талархаж байна. Танд бүх алдрыг өргөж байна. Хэзээ минь тэгээ таны заасны дагуу хэзээ үнэхээр бид Галат 5:22-оос 23-ын дагуу хэзээ таны үнэхээр
ариун сүнсний эсүү үжимсээр амьдрахын тулд ихээзээ үнэхээр өнөөдрийн энэ хүү харанхуй бүрэнхий болж байгаа илүү гүн харанхуй болж байгаа энэ хүү дэлхийн ертөнцид хийгээд ихээзээ Монгол улс хийгээд үнэхээр Монголын ард түмэн дотор байгаа бас энэ хүү харанхуй ихээзээ энэ хүү харанхуй ноёрхлыг ихээзээ даван туулахын тулд ихээзээ итгэгч нэг болгон ихээзээ яг таны үгэн дээр заасны дагуу бие биенийхээ эсрэг биш ихээзээ хин хинийхээ эсрэг биш харин ихээзээ энэ хүү харанхуй хүчний ноёрхлын эсрэг жононгуудын эсрэг ихээзээ энэ хүү Вашингтон ДС-д байгаа, Арлингтонд байгаа, Монголд байгаа, Улаанбаатар дээр байгаа монголчуудын ихээзээ ийм нэгдэл бурхны дээр байгаа тэрхүү жононгуудын эсрэг бид нэр зогсохын тулд буюу ихээзээ энэ хүү таны бурхны өвч бүрэн зэвсгийг авахын тулд эзэн та минь хамт байж өгөөч ихээзээ минь. Тэгээ энэ хүү ихээзээ бурхны өвч бүрэн зэвсгийг ихээзээ яг авах гэж байгаа, агсах гэж байгаа яг энэ үйл явцад эзэн та минь хамт байж өгөөрэй ихээзээ. Таны энэ хүү өвч бүрэн зэвсгийг өмссөн хүмүүс ихээзээ ямар их тулаанд өнгөрсөн 2-3 сард орсныг бид нар бол мэдэж байгаа их эзэн. Гэвч их эзэн та минь өөрөө бидний арын хамгаалалт бөгөөд их эзэн танаас илүү итгэмжтэй нэг юм байхгүй билээ их эзэн. Үнэхээр бидний сул дорой мөхөс байдал дотор их эзэн та хамгийн агуу их ажиллаа хийдэг билээ их эзэн. Бидэнд бол ямар ч гавьяа байхгүй. Бидний үйлс бол их эзэн таны алдрын хажууд бол юу ч биш харин их эзэн минь зөвхөн бид их эзэн мацаг барилт болон энэхүү залбирлаараа дамжуулж их эзэн таны дэрхүү сүр жавхлангийн их эзэн үнэхээр гайхамшиг дор их эзэн үнэхээр илүү баттай бат зогсож амьдрах боломжтой байлаа. Тэгээд бидний энэхүү итгэлгүй байдалд их эзэн та туслаарай их эзэн. Бидний итгэмжгүй байдалд эзэн та туслаарай Есүс их эзэн минь. Тэгээд энэхүү өнөөдрийн энэхүү Библи судлаад оролцож байгаа хүн нэг болгоны дээр та үнэхээр хамт байж энэхүү бурхны өвч бүрэн зэвсгээ агсахад их эзэн энэхүү харанхуй ноёрхлын эсрэг үнэхээр их эзэн үнэхээр тулалдахад их эзэн. Тэгээ бид үнэхээр үннийг бүсэлж их эзэн. Үнэхээр зөвхт байдлын их эзэн хуйгаа өмсөж их эзэн. Авралын дуулгаа өмсөж их эзэн. Итгэлийн бамбаага барьж Есүс их эзэн. Сүнсний сэлмээ аавн. Өдөр бүр сүнсний сэлмээ их эзэн үнэхээр хурцаж их эзэн. Тантай хамт байхад эзэн та туслах гэж байна. Тэгээ үнэхээр Янжмаа багшиг маань та бидэндээ явуулж, биднийг эвэж, өрөөж, их эзэн биднийг үнэхээр дэлхийн булан бүрээс их эзэн та нэгтгэж байгаа тандаа талархаж байна их эзэн. Үнэхээр Монгол чуулганыг та сэргээж байгаад, Монгол чуулганыг та нэгтгэж байгаад баяртай байна их эзэн. Энэхүү эв нэгдэл их эзэн минь зөвхөн таны хайр байхгүй бол боломжгүй байлаа их эзэн. Зөвхөн таны хайр дор, таны дэрхүү сүр жавхлан дор л бид нэгдэх боломжтой байлаа их эзэн. Тэгээд их эзэн магадгүй бид нэр дэлхийн альч улс үндэстнээс илүүтэйгээр үнэхээр таны хайрын улмаас зөвхөн таны дэрхүү хайрын их эзэн их сурвалжаас болж их эзэн бид нэр нэгдэж байгаа гэдэгт бол би итгэж байна их эзэн минь. Энэ нь бидний хинийхэн ч үүсээс болж биш. Харин их эзэн таны агуу ажлаас болж хийгдэж байгаа гэдэгт бол итгэж байна. Тэгээд биднийг ийм олуула таны чуулган болж цуглах боломжийг өгч байгаа танд талархаж байна. Танда бүх алдрыг өргөн энэ бидний энэхүү Библи судлал энэхүү цагаар дамжуулан эзэн минь зөвхөн таны нэр алдарш бол тугай нэрээр нэрлэж байна хэвчээ. За амен. За бүгдээрээ тайван суу шүү. Нүдэ анаад цаг юу ягаараа камеруудаа нэгээрээ please. Тэгээд ард нь дуу чимээ байхгүй болвол микрофоноо нээж бас болно шүү. За. Дуу чимээтэй бол микрофоноо хаагаараа. За эхний хэлбэр нь за эхний уншлаач 14-өөс. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үннийг бүсэлж бүгдээрээ болж игэл нүдэ анаараа заяа. Бэлхүүсээрээ үннийг бүсэлж. Яг хамт хийшүү үннийг бүслэнэ. Чи үннийг мэдэх болно, үнэн чамайг чөлөөлнө гэж хэлдэг те. Би үннийг мэднэ, үнэн намайг чөлөөлнө гэд. Яг надад байгаа бүх бузар бүх зүйл Иесусийн нэрээр чөлөөлөгдөх болтгоо гэд бүсээ бүслэн шүү. Бүсээ сайхан чангахан шиг бүслэтгэрээ. Сайхан бүслэтгэрээ. Би үнний бүсийг бүсэлжлээ. Иесусийн нэрээр. За чих мэдэр шуугч байгаа зарим хүмүүс байна шүү. Таан зоолтгүй жижиг мичрэх юм бол Иесусээ л гэдэг гараа. За Иесусээ л гэдэг гараа. Дагараа өөрийн битгий хэлээрэй. За Иесусээ. Би үннийг бүсэлж байна. За хоёрдугаарх нь. За бүгдээ нүдэ ансан чигээрээ Иесусийг боломжтой харна шүү. Зөвхт байдлын хуйгийг өмсөж зогсгож байгаа. Иесусийн зөвхт байдлыг өмсөж байгаа шүү. Бид нар дүүрт байгаа тэр зөвхт байдал гэж Иесусийн зөвхт байдаг. Иесусээс түрүүс нь ингээд аваад надад өмсүүлж ингэж төсөөлөө шүү. За Иесус танд зөвхт байдлын хуйгаа өмсүүлж ингэж төсөөлөөрөө. За яг Иесусыг хараа шүү. Хараад сайхан инээгээд баярлаад тэгээд Иесусийн зөвхт байдлыг өмсөн шүү. Яг дээрээс ахуулаад доошоо ингээд
зөөл удаан. Тэр зөвхт байдал нь ямар хэлээ? Ямар гоё хялалцсан цагаан сайхан бэлээ. За хахад цагсан янз бүрийн болов шүү битгий санаа зовоороо. Битгий гайхаараа. Яг тэр Иесусыг нүдээ яг анаад боломжоор хийшүү. Би та хэдийг харж байгаа. Яг жигнэсээ шүү. Яг зөвхт байдлыг ингээд дээрээс нь доошоо сайхан өглөө шүү ингээд. Анхаарч төвлөрч өгөхгүй байгаа бол амьсгаа аваад тайван суу шүү. Амьсгаа аваад тайван. Зарим хүмүүс анхаарч өгөхгүй анх удаа хичээлд орж байгаа хүмүүс байна. Тийм битгий санаа зовоороо зүгээр Иесусээ гэж тайван суугаараа. Тайван сууж байгаа яг зөвхт байдлын хуйгийг өмсөөрөө. Ингээд өөрийнхөө боломжоор би чи айл хэсэг хааных газар халууд өгж гинүү үгүй юу хараад тэгээд байж байгаараа. За зөвхт байдлын хуйгийг өмсөж гинүү. Энд чи янз бүр болж байвал надад хэлээрэй. Ихгүй болоод байна шүү энэ гэж байгаа хүн байвал хэлээрэй. За яг эвгүй болоод байна шүү. Дотор мухаарч энэ гэж байгаа хүн байна уу хэлээрэй. Микрофоноо нэгээ хэлж болно шүү. Тэгвэл нь Иесусээ л гэдэг гараа. За. Дараа нь амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлтөө өмсөн. Хүлт хоёр юм орж ирж байгаа. Амар тайван, сайн мэдээний бэлэн байдал. Сайн мэдээ би тунхалдаг. Тэгээд амар тайван хоёр орж ирж байгаа. Эзэн танадад амар тайван болон сайн мэдээний бэлэн байдлыг хөлтөө өмсч үү. За сайхан хөлтөө ингээд өмсөөрөө. Урт байж болно шүү. Өөрийнхөө л хэмжээтэйгээр өмсчин сайхан өмсчин гутлаа. За хөлтөө өмснө яг бас гуталч бас биш байгаа. Гутлын дээгүр өмсөж байгаа юм болж байгаа. За энэ бүгд төр ёрын мөнгийн бүх галт цумыг унтрааж чадах итгэлийн бамбаа. За итгэлийн бамбаа гэдэг нэг жоохон юм бариу за. Итгэлийн бамбаа ийм том байж болно. Бүр гэр орны чинь төгөлсөн. Энд супернатурал гайхамшигтай байхгүй. Өөрийнхөө л итгэлийн хэмжээгээр боломжоор нь том бариад гараа. За миний итгэл жоохон би ийм хэн бамбаа барих гэхгүй шүү. Энд чинь хэний итгэл лээ? Миний итгэл байгаа шүү. За би зарим бид ардаа дуутай хүмүүс видеого түр хагаад гараа. За ардаа дуу чимээ гараад байгаа хүмүүс видеого түр хагаад гараа. За итгэлийн бамбаа барих шүү. Итгэлийн бамбаа бүр эргэлдэд тойролцсон том юм заяа. Бүр гэр орногоо хамгаалсан энэ дотор байгаа бүх хүмүүсийг бүргсэн тэр том итгэлийн бамбаа тойрсон бамбаач гэж болно. Сайхан гоё бамбаа. Хүн тийм биш шүү итгэлийн бамбаа чинь. Тэгээ юу гэн итгэлийн бамбаа бүх галт цумыг унтрааж чадах. Авралын дуулга болон Бурхны үг болох сэнсний сэлмийг ав. За авралын дуулгыг бүгд аврагч Иесуст итгэсэн хүн байвал бүгд ингээд авралын дуулга өмснө. Иесуст итгэгээгүй хүн бол эзэн та намайг авраач надад авралын дуулга өгөөч гэд өмсөдгөр авралын дуулга ямар ч гоё хэмжээ дамжаатай сайхан юм байж болно. Оюун бодол руу дайрж байгаа муу нэгний бүх тогтолцоог хаадаг юм байгаа хөөе авралын дуулга. Тэр толгойд чинь баян чи болоогүй чи тэр ингэсэн тэгсэн бүтгэхгүй гэдэг бүх юм чинь энэ авралын дуулга хаадаг байхгүй. Миний оюун бодлоос муус ус чи яг одоо зайлх гэд хэлэхэд тэгээ авралын дуулга өмсөн шүү. За. За хамгийн сүүлд нь Бурхны үг болох сүнсний сэлмийг ав. За. Бурхны үг болох сүнсний сэлмийг ав. Хүнхэн болоо тайвширч байгааз сайхан тайвширдаг байгаа. Яг хийсэн хүн бол. Огт хийгээгүй хүн бол битгий гахаараа энэ хүмүүс юу хийж гинэ гэж бодож магадгүй. Битгий санаа зовоороо. It's okay. Зүгээр. Яаж ийн? Би зарим нь озордог байгаа шүү. Битгий гахаараа. Янз болно шүү. Энд чинь зүгээр үгээрээ хэлдэг юм биш байхгүй. Яг сүнсээр хийдэг юм байхгүй. Ягаад гэвэл энэ чинь Бурхны биднэрт өгсөн зэвсэг үстэй. Бурхан биднэрт өгсөн супер зэвсэг байхгүй юу? Өмч зэвсэг. Ингээд та бүхэн бүгдээрээ дайчин болж байгаа. За одоо ардталт нь юу байх ёстой вэ? Ардталт нь таны ард эзний цог завлан алтар байна. Заахан бидний арын хамгаалт бол үнэхээр эзэн байж байгаа. Бидний арын хамгаалт бол эзэн бөгөөд эзний алтар цог завлан байж байгаа. За Иесусийн нэрээр. За ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд хичээл албан ёсоор дуусгах чинь. Гэхдээ бид нэг эдгэрэл чөлөөлт гэрчлэл авдаг байгаа. Бид нар өнөөдөр жоохон 42 болсон учраас маш товчхон одоо миний тэр эдгэрсэн ч юм уу би тийм сайхан болчлоо ч юм уу эсвэл сая яг энийг хийсэн чинь юмнууд чөлөөлөгдчлөө ч гэдэм үү тийм гэрчлэл байл би 3 гэрчлэл авъя гэж бодож байна. За хин гараа өргөх хүн байна уу?
Бид нар 3 цонхтой болсон байна. Гэрчлээ аваад бид нар видеого хаадаг байгаа. Би байна. За. Уягч байна за. За би яг өнөөдрийн хичээлтэй холбогдуулаад яг эзэн бол яг арын хамгаалт гэж хэлсэн. Энэ нь бол яг үнэн. Тэгээд 8 дугаар ангид байхад миний яг цаг хулгайд алдагдсан байгаа. Тэгээ Янжмаа агш маань түүнийг минь илчилж өгөөд чиний яг ирээдүг хулгайлцсан байж дээ гэж хэлсэн. Тэгээд чөлөөлтийн залбирал хийгээд түүний дараа бас онцгой яг зөөлөөд бас амьдралд бас яг орж ирсэн байгаа. Тэгээд яг энэ ишлэлийг харахад бол эзэн үргэлж бидний яг ард талд хамгаалалт байдсан байна гэдгийг би яг амьдрал дээрээ бүр ингээд харсан. Тэгээ энэ үг нь өөрөө хүртэл эзний үг нь өөрөө үгээрээ батлагдж байна. Тийм болохоор та нар бити айгаараа эзэн бидрийг цаг үргэлж хамгаалж яадаг. Цаг үргэлж бидний төлөө санаагаа зовж яадаг. Харин бид нар эзэнд ачаагаа өгөх нь бидний хамгийн том чухал асуудал юм аа. Бид нар өөрсдөө ачаагаа үүрээд өөрсдөө тэмцээд байдаг. Харин эзэнд ачаагаа өгөөд эзэн бидний өмнөөс тулалдд юм аа. Египтээс гарсан 14 дээр та нар чимээгүй би та нарын өмнөөс тулалднаа гэж эзэн хэлсэн байгаа. Тэгээд эзэнд ачаагаа өргөөрэй гэж хүсэж байна. Тэрнээс хойш туягч маань бас нэлээд санхүүгийн асуудлууд гэсэн шийдэгдээд байсаа шинээр ороод зөндөө сайхан юмуд болсон байж байгаа. Өөр эзэн та бүх алдрыг өргөе. Энэ алдар нэг гараа өргөх хүн байна уу? Гараа өргөөрөө хүмүүс оюун тоглогч. За оюун тоглогч микрофоноо нэгээрээ манай дорндоос орж ирж байгаа. За одоо энэ ямар олон усаас хүн орж ин 54 хүнтэй байж байгаа 50 болсон байна. Оюун тоглогч микрофоноо нэгээрээ манай дорндоос орж ирж байгаа юм байна. За. Микрофоноо нээхгүй оюун тоглогчээ та. Нэгээрээ. За. Нэгцэн үү? Сонсогдно уу? Янжмаа таны миг хаагдчихлаа. За. Болцсон оюун тоглогч яраарай за. Эгчнэр маа юу бурхны хамгаалалт яг урд шин болсон миний хувьд. Би өчигдөр гэрийн арын манайх нэг контейнертэй л да эсгий гэрмэрээ хийсэн илүү хувцас хонор хийсэн. Тэгсэн чинь өчигдөр нэг бараг 4 цагийн үед хамгаалгаад тэр хөвөрөө орхиод мартаад буцаж гарч хаахаа мартаад өглөө би засхаа нөгөө жорлонд орохдоо онгорхойг харчлаа. Тэгэл яана хулгай орцсон биш үү гэж бодвол гүгээд ирсэн чинь би өшигдөр онгойлгосноо бүр мартчихжээ. Тэгээд төлхүүрээ нүүчлээд орхицсан байна. Тэгээ ястал бурхан хамгаалсан юу ч хөдлөөгүй яагаад ч хөдөлгөл. Амин. 10 хэдэн цаг онгорхой. Хастар хамгаалсан. Оюун тоглогч дорндод байдаг байгаа. Тэгээд дорндын төлөө бид нэлээд залбирч байгаа. Тэгээд дорндод байгаа манай хийж байгаа. Манай сүнд Английн пасторууд сайн мэдээний багийн маань нөгөө эвэхэр болсон. Тэгээд залбирлын цуглаан хийдэг болсон байгаа. Өнгөрдөг хагас санд хийсэн. Амен. Яхаа орохыг хүссэн хүн байвал би юу нөгөө линкийг энэ Библи стадида тавьчихна л да. Тэгээрээ. За энэ өстой сайн мэдээний мундаг хүн байж байгаа шүү оюун тоглогч. За дахиад нэг хүн хичээл аваад тэгээд хэдүүлээ яг хичээлээ зогсоо. За одоо гайгүй байна уу? За энэ 876-тай гээд гараа өргөж байгаа эмэгтэй ам За 876 114 байна. За Улаанбаатар хотоос сонсогдож байна уу? Сонсогдож байна. За та нартайгаа энэ хичээлдээ ингээ хамтдаа суугаад маш их бурхнаас ивэл эдгэрэл авж байгаадаа баяртай байгаа. Юуны төрөнд багштай бас талархъя. Эзний нэрээр таныг бас өрөөж гинөө. Амен. Тэгээд үнээр гайхалтай түрүүчийн 7 хоног илүү энэний түрүүчийн 7 хоног илүү энэ 3-4 жил би миний ер нь хамар дандаа байнга битүүрдэг байхгүй юу. Тэгээд түрүүчийн 7 хоног энэ хамар маань хамрынхаа төлөө залбируулсан. Тэгээд шууд ингээд онгооцсон. Тэгэл за байж байгаа нэг ганц 2 өдрийн дараа ч юм уу ингээд бас битүүрчих байхтаа гэж бодсон чинь энэ 7 хоног би юу ч хэрэглээгүй. Энэ ийм юм байнга хэрэглэдэг байхгүй юу?
Энийг ерөөсөө ингээд орныхаа хажууд, дэрнийхээ хажууд цүнхэнд том өрөөнд юундаа ч ингээд байнга энийг ингээд авч явж байдаг. Тэгээд ерөөсөө энэ 7 хоног бол бүтэн энийг огт хэрэглээгүй. Гайхалтай хамар маань ингээд Одоо нэмээ. эдгээр л авсан байна. Тэгээ энийг хуваалцаж байгаадаа бас маш их баяртай байна. Баяртай нэмээ. За ингээд зөнтэй олон хүмүүс идэрдэг байгаа. За би